манай Баруун Бүсийн аймагуд Баруун Бүсийн эрчим хүчний хэрэглэгчид нийт хэрэгжилж байгаа одоо энэ эрчим хүчнийхээ хэрэглээний 70% бол Богд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсаас импортоор 70% авч болоод одоо эрчим хүчээ хангадаг. За эрчим хүчний үнэ нь бол одоо өөр. Жишээлбэл Богд найрамд Хятад ард улсаас авж байгаа 1 кВт цэцлэх эрчим хүч нь 240 төгрөг. Оросын холбооны улсынх бол 120 төгрөг. Энийгээ түгээгсэн зардалтайгаа нийлээд бол дунджаар бол 1 кВт цэцлэх эрчим хүчний үн 199 төгрөг болдог. Гэтэл бид нэр яг хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг хөрөхдөө 120 төгрөг хөрдөг. Энэ хооронд 90 гаруй төгрөгийн зөрөө гарч байгаа. Энэ нь бол алдагдал болдог. Энэ алдагдлыг жил бүр улсын төсвөөс 8.7 тэрбум төгрөг гаргаж зохицуулдаг. За үүний зэрэгцээ бас 2005 оноос хойш энэ эрчим хүчний импортлж байгаа үнийг гайл болон нэмэгдсэн өртгийн албан дотроо чөлөөлж ирсэн. Үүний хүчинд л одоо 1 кВт цэцлэх эрчим хүчний үн бол 102 төгрөг байдаг. Хэврээ энэ хоёр татвар чөлөөлөх болох юм бол энэ үнээс нь нэмэлт зохицуулт хийгдэж байна. Одоо хичээлүүдэд хичнээн төгрөг бас одоо нэгээс нэг айлтнууд ялна. Эн чинь 2018 оноос 2021 оны хооронд чөлөөлтийн асуудал яригдж байгаа 3 жилийн. За энэ хугацаанд бол энэ хоёр татварын нийслэн дүн бол 7.4 тэрбум төгрөг болж ийм хэмжээгээр чөлөөлөгдөж байна гэж ойлгож байна. Одоо цаашлаа ингээд Оросын улсаас Богд найрамд Хятад ард улсаас аваад байгаа юм. Үгүй. Ер нь энэ асуудал яаж шийдэх вэ? Чуулган дээрээс гişүүд нэлээ. Тий, бид бол Баруун Бүсний эрчим хүчний хэрэглээ өсөх ийм хандлага байгаа учраас бол тэн чинээр их усэр барих чиглэлд бол нэлээд одоо ач холбогдол гэж ажиллаж байна. Бас нэг гол одоо байж болох боломж бол усан цахилгаан станцууд ховдгол өөрөө Монгол руу орж урсдаг гол шүү дээ. Тийм учраас бол ямар нэг гадны эсэргүүцэлтэй тулгархгүй. Тэгэхээр энэ их усэр дээр бол тавлтаа усан цахилгаан станц бараг 90 мегаваттын, за мөн одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц 64 мегаваттын ийм их усрыг барих чиглэлд бол нэлээд одоо шуурхаал орж байгаа. Эдгээр станцууд баригдчих юм бол Баруун Бүсийн эрчим хүчний хэрэглээ бол хангагдаад явчихна. Мөн төв эрчим хүчний системтэй холбох юм ажил хийн. Яг гэвэл тэнд бол илүүдэл эрчим хүчний их усэр бий болох учраас бол төвтэйгээ холбоно. Нөгөө талаар бас одоо хотгор шанагын уурхайг түшиглээд Богд найрамд Хятад улсын хөрөнгө оруулалттайгаар бол бас одоо дулааны цахилгаан станц баригдах ийм ажил бас хавраас эхлэх төлөвтэй байна. Ингээд ирэх юм бол Баруун Бүс бол эрчим хүчний найдвартай их усрүүд шинээр бий болох ажлууд бол эхэлнэ.